Сайн байцгаана уу? Өнөөдөр бид нар даалт ухамсарын тухай хичээлээ эхлүүлэх гэж байна. За өнөөдрийн хичээл дээр юу яригдах вэ гэхээр бидний оюун ухаан буюу даалт ухамсарт зан чанарууд яаж суудаг вэ? За програм гэж юу вэ? Бид нар ингээд даалт ухамсарт кодлож авсан, програмчилж авсан зүйлүүд чухам юу вэ гэдгийг өнөөдөр энэ хичээл дээр сүр хичээл болгож тайлбарлаж өгөх гэж байгаамаа. За хүн яагаад сэтгэл готролд ороод идэв, яагаад сэтгэл нь унаад байдгийг, үүний цаана даалт ухамсарт ямар механизм явагдаад байдгийг. За зарим хүмүүс хөдөлмөрч байхад зарим нь яагаад залхуураад идэгээ, янз бүрийн энэ зан чанарууд байдаг хүн хүнд энэ байдлууд ер нь бол яаж суудаг, яаж амьдрал дээр үр дагавар тусгалуудаа өгж идэг. За бид нар ингээд өнөөдрийн сэдэв дотроо програмын гацалт гэдэг зүйл яригддаг. Програмын гацалт гэхээр энэ юу юм бэ гэхээр даалт ухамсарт байдаг бидний өдөр тутмыг зан чанарыг хариуцж идэг тийм хэсэг байгаа. Тэр хизээ гацдаг, тэр гацсан үедээ ер нь бол хүн ямар хүн байдığım бэ гэдгийг ярья. За ерөнхийдөө хүн гэдэг чинь өөрөө 3 үндсэн элементээс бүрддэг энергийн бие, за махан бие, сэтгэлийн бие гэдэг ийм 3 үндсэн ийм элемент байна гэж үзэхэд за бид нар энэ дотроос сэтгэлийн бие болон тэр даалт ухамсар гэдэг зүйлийг ярих болно. За даалт ухамсар гэж юу юм бэ гэхээр хүн болгон ерөнхийдөө өнөөдөр мэддэг болсон даалт ухамсар гэдэг маань бидний нийт оюун ухааны 96%-ийг эзэлдэг бидний үл ухамсарлах үе болон даалт ухаан байгаа. За нэг ингээд хүнийг ингээд жишээ болгоод тэр хүний бүх зан чанаруудыг ингээд тайлбарлаад явчих. Хүн болгон эндээс өөрсдөө ерөнхийдөө сүр ойлголтоо авчих даалт ухамсар гэж юу вэ? Зан чанар яаж суудгийг, програм гэж код гэж юу яриад байна? Энэ хизээ гацдаг, энийг яаж хувиргаж өөрийгөө бүрэн яаж өөрчлөх боломжтой юм бэ гэдэг ойлголтуудыг авах болно. За ерөнхийдөө энд нэг хүн байна гэж бодъё. За энэ маань ингээд хүн за энэ хүн байна. За тэгэхээр энэ хүний ингээд мэдрэлийн систем мэдрэлийн бүх бие рүүгээ тархаж байгаа мэдээллийн салаанууд байгаа энэ бүх мэдрэлийн системийг тооцож үзэх юм бол оюун ухаан нь 100% гэж үздэг байгаа За хүний оюун ухаан за оюун ухаан 100% байвал түүний 96% нь даалт ухаан байдаг юм байна. 96% даалт ухаан. Даалт ухамсар байгаа. За тэгэхээр ингээд сэтгэлийн блок гэж юу юм бэ тэрийг тайлбарлая. За энэ оюун ухааныг ингээд би ингээд дахиад нэг хэсгийн болгоод зуръя. За оюун ухааныг ийм нэг юу гэж бодъё л доо. Ийм нэг бүрхий зүйл гэдэг ингээд зөвхөн ингэсгэн болгоод төсөөлөд үзье бид нарын оюун ухаан. Энэ оюун ухаан дотроо бидний мэдрэлийн нугасаар дамжсан энэ бол ингээд тарих гэж бодоход за энэ нугасаар дамжсан бүх мэдрэлийн ийм салаанууд байгаа Энэ мэдрэлийн салаанууд хүртэл энэ мэдрэлийн салааны ингээд тархин дээр мэдээлэл үүслээ. Энэ мэдээлэл ингээд нугасаар дамжин мэдрэлийн салаагаар дамжиж хаана төгсөж чинь эргэтэн систем дээр төгсөж чинь магадгүй энэ маань
За хүний ингээд хоолой гэж бодъё л да, эсвэл зүрх ч юм уу те. Энэ хэсэг хүртэл мэдээллүүд ингээд дамжиж явдаг байгаа. Энэ мэдрэлийн төгсгөлд хүртэл мэдээлэл хадгалагддаг. Тэгэхээр одоо энэ тарих байгаа те, мэдрэлийн салаануудын төгсгөл хүртэл мэдээллүүд ингээд явж идэг, дамжигдж идэг, хадгалагдж идэг. Тэгэхээр энэ хэсэгт байгаа мэдээлэл хүртэл хүний далд ухамсарт багтаж явдаг байгаа. Нийт оюун ухааны тэгэхээр 96% гэдэг ингээд та нар бодоод үзье юу. За одоо ингээд сэтгэлийн блок гэж юуг ярьж байгаа вэ? Сэтгэлийн блок гэж би айгүй их ярьдаг байгаа. Мөн програм гэж яриад байгаа энэ хоёрын ялгааг нь хэлээ. Даалт ухамсар гэж тусдаа байдаг, дотор хүн гэж тусдаа шүү. Энийг ингээд бас дотор хүн даалт ухамсар гэдгийг нэг ойлголт болгож байгаа боловч яг нарийн судлаад ирэх юм бол энэ хоёр тусдаа байдсан байна. За сэтгэлийн блок гэдэг маань за энэ хүний оюун ухаан маань ингээд даалт ухамсар 96%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ ч нэг блок яаж үүсдэг вэ гэхээр за энэ хүн өнөөдөр 35 настай эмэгтэй хүн гэж бодъё. За энэ 35 настай эмэгтэй хүн огцон мууртай байна, тэ? Огцон уурладаг гэж үзье. Тэгэхээр энэ огцон муур гэдэг чинь өөрөө зан чанар болоод байгаа, тэ? Энэ зан чанарын сүүр хэсэг нь хаана байдаг вэ гэхээр хүний даалт ухамсарт байдаг. Даалт ухамсарт. За энэ яаж одоо сэтгэлийн блок гэж юу яриад байгаа, даалт ухамсарын програм гэж юу юм бэ? За одоо энэ 35 настай эмэгтэйгийн за энэ хэсэгтээ 5 настай үе, 5 нас, 10 нас, 15 нас гэж үзье. За одоо энэ эмэгтэй өнөөдөр огцон ууртай болцсон байна. Энэ огцон уурны сүүр одоо яадруу хаана байгаа вэ гэхээр магадгүй 5 нас байж болдог байхгүй юу? Яг энэ 5 нас. Энэ 5 насн дээр юу болж исэн бэ гэхээр магадгүй гадны ямарваа нэгэн сэтгэлийн одоо гэмтлүүдийг авч исэн гэсэн үг. Траума, тий? Бидний өнөөдөр траума гэж айгүй их ярьж байна. Энэ маань сэтгэлийн ерөнхийдөө гэмтлийг ярьж байгаа. За тэр үед тий за энэ 35 настай эмэгтэй өнөөдөр огцон мууртай. Гэтэл энэ огцон муур бол зан чанар болчихсон. Эннийхээ сүүр яадруу хаана байгаа вэ? Сэтгэлийн блок нь хаана үүссэн бэ гэхээр 5 насн дээр үүссэн. За блок гэж юу юм бэ гэхээр блок гэдэг маань мэдрэмжийн төгжээ, мэдрэмжийн гацалтыг ярьж байгаа. Энэ үед тэ 35 настай эмэгтэй 5 настай үедээ энэ нэг 5 насыг би зааж юм тэ зодуулж исэн байж болно, доромжлуулж исэн байж болно, эсвэл аав ээж нь ийш тэшээ яваад гэртээ ганцаараа үлдсэн байж болно. За эсвэл хөршийн хүүхдүүд нь шоолсон байж болно, цэцэрлэгтэр багш нь загинсан байж болно, тэ янз бүрийн юм тохиолдож байж болдог. Тэр одоо гаднах ертөнцийн юу харж сэтгэл нь яаж гэмтэхтэй юу гэж мэдээллийг хүлээж авснаасаа шалтгаална. За одоо ганцхан жишээ хэлье те. Энэ 35 настай хүн байна. Гэхдээ яагаад огцон мууртай вэ гэсэн чинь 5 настай байгаа үедээ тэ шарх авч исэн. За магадгүй зодулж исэн гэж бодъё. Хин нэгэн зодож хинж биш болгож исэн. За зодж исэн үедээ хүн яадаг вэ гэхээр айх мэдрэмж төрдөг те өөрийгөө илэрхийлж чаддаггүй, хамгаалагдсан гэдэг мэдрэмж авч чаддаггүй, ойлгохгүй байгаа маш олон ийм дотоод ийм мэдрэмжүүд үүсдэг те. Тэгэхээр энэ үед магадгүй энэ 35 настай хүн чинь өөрийгөө хинж биш гэдэг мэдрэмжийн сүрэн дээр дүгнэлт үүслэе гэж бодъё.
За би хинж биш юм шиг байна гэдэг мэдрэмж сэтгэлийн блок биен дээрээ блоклогддог. Энд шарахыг энэчнээ авч ийн. Яагаад вэ гэхээр мэдээлэл нүдэрээ харж ийн те энд нэг хоёр нүд байгаа шүү дээ. Энэ нүдэрээ харж ийн энэ томчууд эсвэл хэн нэгэн зодж ийн, загинж ийн. Энэ үед өөрийгөө тэ чухал хүн биш юм байна, хинч биш юм байна гэдэг ч юм уу. Тэр үүсэж байгаа мэдрэмж төвжигдэн гэдэг нь блок. Тэр мэдрэмж нь магадгүй ганцаардж байна. Магадгүй хоосон байна. Магадгүй доромжлогдож байна. Тэ энэ үед энэ сэтгэлийн блок биен дээрээ гацдаг байхгүй юу? Хүн штэ гаднаасаа мэдээллийг бид нар ингээд нүдэрээ харж ийн, чихээрээ сонсож ийн, биеэрээ ингээд барьж үзэж мэдэрж ийн энэ зүйлүүдийг те. Тэгэхээр бид нарыг мэдрэхүүгээрээ дамжиж мэдээллийг авж ийн. Энэ үедээ мэдрэмж тархин дотроо үүсдэггүй. Тархин дотроо мэдээлэл боловсруулагдана. Тэр хүн намайг доромжилж ийн. Хариу үйлдэлт нь би юу вэ гэхээр энэ хүүхэд 5 настай хүүхэд тий өөрийгөө хамгаалах чадвар байна уу? Байхгүй. 5 настай хүүхэд юм чинь тэр том хүн байна. Тэгэхээр энэ хүний тархинд нь ямар мэдээлэл үүсэж ийн вэ гэхээр доромжлогдсон мэдээлэл үүсэж ийн. Би доромжлогдож байна. Би хинч биш байна. Би өөрийгөө хамгаалж чадахгүй байна гэдэг ийм намайг ерөөхдөө ингэж хинч биш болгож юм те загинж юм зодж юм гэдэг мэдрэмжийн сүрэн дээр энэ хүнд програмууд тархинд нь сууж эхэлдэг тэр үед. За мэдрэмж тархинд те мэдээлэл тархинд үүслээ. Тэр мэдээлэл одоо энэ маань тархи байгаа шүү дээ. Тархинд ингэж орж ирлээ. Мэдээлэл орж ирлээ. Хэн нэг намайг доромжилж байна. Гэтэл би өөрийгөө хамгаалах ёстой гэдэг мэдээлэл энэ бүх мэдрэлийн салаагаар дамжиж байна. Энэ үед тэ бие бэлдэж идэг хүний тархи мэдээлэл ирсний дараа бие бэлддэг нь зүрх сохилж идэг тэ зүрх. Тэгээ цээжин дээрээ тавчтаад идэг. Тэгээ уйлж эхэлдэг. Энэ үед мэдрэлийн төгсгөлүүд дээр тэр мэдээллүүд мэдрэмж болж буудаг байхгүй юу? Тэгэхээр манайхаа мэдрэмж гэдэг зүйлийг хүн биен дээрээ мэдэрдэг. Мэдээлэл бол тархин дээрээ үүсдэг. Тэгэхээр ингээд тархинд мэдээлэл ирлээ, биен дээр мэдрэмж үүслээ. Тэгэхээр сэтгэлийн блок хаана бий болдог вэ гэхээр биен дээрээ блоклогддог. За энэ хүний блок нь те ингээд биен дээрээ блоклогдлоо. Зарим хүмүүс ингээд хоолойны хүрд маань хаагдсан, зүрхэн хүрд хаагдсан гэ өнөөдөр ингээд яриад байна те. Тэгэхээр ингээд цээжин дээрээ давчтаад идэг, хоолойн дээр ингээд хүнд нэг юм ярих гэсэн чинь бариад ийн те. Ингээд хоолоо боогоод эсвэл ингээд ходоодн дээрээ би стресстэйгээр ингээд мэдрээд идэм аа гэд ингээд тэгээд идэм аа. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр мэдээлэл тархинд ингээд орж ирлээ, биен дээр нь мэдрэмж болж бууж байна. За мэдрэмж болж бууж байгаа үедээ энэ мэдээлэл мөн үү гэхээр мэдээлэл багхгүй юу? Эн чинь тархин дээр мэдээлэл ирлээ, дамжлаа мэдээлэл мэдрэлийн салаагаар эргэтнүүд дээр төгслөө. За эн чинь зүрх байна гэж бодъё л да. Зүрх чинь хурдан цохилж ийн те бие бэлдэж ийн өөрийгөө жишээ нь хувийн орон зай алдагдаж зодуулж байгаа бол өөрийгөө хамгаал гэдэг мэдээ واخгүй юу тархинаас ирсэн. Гэтэл миний хүч хүрэхгүй штэ би 5 настай хүүхэд байна. Энэ үед яадаг вэ гэхээр тэр сэтгэлийн гэмтэл сэтгэлийн блок болж ингэж үлддэг. Жишээ нь тэр нь магадгүй цээжин дээр зүрхэн хурд хаагдсан гэдэг нь маш олон удаагийн сэтгэлийн блок гэж болдог. Хоолойн дээр тий энэ духан дээр, эрүүн дээр, хөвлөй, гидс одоо тий мэдрэлийн төгсгөл хаана вэ? Тэнцэнэ блоклогдох юм. Бүрэн боломжтой. Энэ бүр булчингууд дээр хүртэл байдаг. Тэгэхээр хүн мэдрэмж гэдэг зүйлийг биеэрээ мэдэрдэг, мэдээллийг тий бид нар мэдрэхүүгээрээ дамжиж тархин дээр боловсруулж авдаг. За тэгвэл та нар ингээ өнөөдөр
сэтгэлийн блок гэдгийг ойлгож авсан баг тий. Сэтгэлийн блок гэдэг маань одоо сая хэлсэн шүү дээ 35 настай эмэгтэй 5 настай үедээ зодуулснаасаа болоод би хинч биш байна гэдэг тархин дээр нь мэдээлэлтэйгээр сэтгэл нь блоклогдож үлдлээ. За энэ бол би хинч биш. Ийм сэтгэлийн блоклогдлоо. Энэ үед энэ хүүхдэд блоклогдож байгаа байдал яагаад вэ гэхээр зодуулсан хувийн орон зай алдагдж байна, үнэт зүйл алдагдж байна, үн цэнгүү гэж мэдэрж байна. Тэгэхээр тарих яадаг вэ гэхээр энэ удаа өөрийгөө хамгаалж чадаагүй шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл нь гэмтэлтэй үлдлээ. Тэгэхээр одоо даалт ухамсарт яаж програмчлагддаг вэ гэхээр за энэ даалт ухамсар тий даалт ухамсарт сэтгэлийн блокууд даалт ухамсар за ингээд хүний даалт ухамсар гэж бодъё. Энд нэг ийм зураасууд ингээд зурчий. Маш олон ийм програмууд байдаг. Одоо итгэл үнэмшлүүд ингээд үүслэе гэж бодъё л да. За энэ ингээд сая хэлсэн шүү дээ. Энд чинь ингээд даалт ухамсар чинь энэ байна те. За ингээд мэдээлэл орж ирлээ. Энд чинь сэтгэл гэмтлээ. Энүүгээр дамжиж те зүрхэн дээр зүрхэн хүрд гээд та нар ойлгочих. Зүрхэн хүрдэн дээр сэтгэлийн блок үүслээ. За тархин дээр програмчлагдж байгаа байдлыг би схемлээд. За энэ нэг програм 2, 3, 4 өчнөөж үүсдэг баггүй юу? Эдгээр ингээд насан туршдаа ажиллаж идэг. Энэ 5 настай хүүхэд нэг удаа өөрийгөө хинч биш гэж мэдэрлээ. Тэ энд тэгсэн чинь энд яаж хүний зан чанар програмчлагддгийг одоо бичиж. За зан чанарууд жишээ нь би хинч биш гэдэг энэ ойлголтын дүгнэлтийн сүрэнд тэ хүний сэтгэлд жишээ нь нийцэх ёстой. Бусдын сэтгэлд нийцэх. За бусдын сэтгэлд нийцэх гэдэг ийм нэг зан төлөв үүсэж ингээ бодороо та нарт. Энэ нэг нь байна те. Нөгөө програм зөндөө програм байдаг. Жишээ болгоод жоохон хэдхэн програмыг би ингээ бичиж. Өрөвч гуравт энэ 35 настай сая эмэгтэйг хэлж байгаа ш. За энэ чинь 35 настай нэг Д гэд хэлчихье те. За энэ эмэгтэй огцон мууртай байгаа шүү дээ. Огцон муурынхаа шалтгаан ядруунд 5 насны дээр энэ сэтгэлийн гэмтэл байсан юм аа. Тэгвэл энэ сэтгэлийн гэмтэл даалт ухамсарт яаж програмчлагдсан бэ гэхээр бусдын сэтгэлд нийцэх нэгэн болж ийн, өрөвч сэтгэлтэй болж ийн. Тэгээд магадгүй одоо сая нөгөө огцон мууртай тий. Огцон ууртай. За огцон мууртай бусдын сэтгэлд нийцэх гэж хичээдэг, өрөвч, өөр юу ээж болох вэ? За өөртөө итгэлгүй. За тэгээд хинч намайг ойлгохгүй. За одоо хараа бусдын сэтгэл нийцэх гэж хичээдэг нэгэн өрөвч нэгэн бүх юмыг эмзэгээр тусгаж авч өрөвдөд идэг. За огцон мууртай, өөртөө итгэлгүй, хинч намайг ойлгохгүй гэдэг энэ дүгнэлтүүдийг энэ
даалт ухамсар маань програмчлагдсан байна. Програм гэж энэ байгаа. Тэ? Яагаад өөрийгөө ингээд хинж биш гэдэг энэ мэдрэмжтэй би үн цэнгүү гэдэг мэдрэмжийн сүрэн дээр ийм програмууд үүссэн бэ? Яагаад вэ? Энэ бол үүргээ гүйцэтгэхийн тулд яагаад гэвэл тарих гэдэг зүйл маань тэг хүний энэ оюун ухаан чинь тархинд байгаа шүү дээ. Тарих чинь номер 1 эзнээ хамгаалах үүрэгтэй. Эзнээ хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр энэ хинж биш гэдэг энэ сэтгэлийн шарахыг 5 наснда ингэж мэдрээд кодлж авлаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ мэдрэмжтэй төстэй мэдрэмжийг хүн дахин өөрийн амьдрал дээр мэдрэх үедээ өөрийгөө хамгаалтын урвалуудтай болчдөг. За жишээлбэл зарим одоо хүмүүс төр хинч намайг ойлгохгүй учраас энэ 5 наснда шарх авч ирсэн шүү дээ. Намайг ойлгоогүй хинч намайг ойлгохгүй учраас би бусдын сэтгэлд нийцэж амьдрья гэдэг ийм програм багхгүй юу? Тэгэхээр энэ бусдын сэтгэлд нийцэх ёстой гэдэг програм нь яадаг вэ гэхээр за энэ хэсгийг ингээд арчижээ. За бусдын сэтгэлд нийцэх энэ хүмүүс одоо энэ 35 настай эмэгтэй даалт ухамсарт ийм програмтай хүн өөрийгөө боддгоо хойшин тавиад идэг. Хойшин тавьдаг. Яагаад вэ гэхээр даалт ухамсарт бусдын сэтгэлд нийцэж байж хүмүүс намайг ойлгох болно гэдэг ийм програмчлалтай байдаг. Тэгэхээр хинч биш гэдэг мэдрэмжийг мэдэрч байгаа үедээ хүмүүс намайг ойлгохгүй юм байна. Би хинч биш юм байна гэдэг ийм ойлголт суулаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмж энэ хүнд маш хэцүү болж сэтгэлийн блок үүслээ. Энийг үгүйсгэхийн тулд тарих програмчилж ажиллаж байгаа. Чи үн цэнтэй гэдгийг бусдын сэтгэлд нийцэж байж олох юм байна тэгвэл гэд програмчилсан байдаг даалт ухамсарт. Энийг яриад байгаа энэ програмыг. Тэгэхээр энэ програм биш дээ өнөөдөр 35 настай гэхэд 5 настай авсан шарах байна. Тэрний сүүрэн дээр би ер нь бол хүний өвгөнд орохгүй бол зодуулдаг юм байна, хинж биш болд юм байна, эвгүй байдалд ордог юм байна. Тэгээ тийм болохоор бусдын өвгөнд орж амьдрах даалт ухамсар програм ингээд бичигдчихдэг. Суучдаг. Тэгээд өнөөдөр ерөөсөө хүний өвдөөс юм ярьж чаддаггүй магадгүй. Яагаад гэвэл бусдын сэтгэлд нийцэх ёстой. Нийцэхгүй бол чи хинж биш болох энэ шарах чинь сэдрэн дахин энэ хинж биш болох мэдрэмжийг авахгүй байхын тулд тарих хамгаалж өгч байгаа гэсэн үг. Тархины хамгаалалт байх нь шүү дээ. Бусдын сэтгэлд нийцэж байж би үн цэнтэй гэдгийг мэдрэх юм байна гэд. Тэгэхээр энэ эцэстээ юу вэ гэхээр энэ яг эзэн бие өөрөө үн цэнгүү гэдэг юм шарх авлаа. Тархи бол эзэн биеэ хамгаалах үүргээрээ тэгвэл чи бусдын сэтгэлд нийцэж сайн хүн бол эсвэл дуугаа бол гэж байгаа байхгүй юу. За дараа нь одоо ингээ өөртөө итгэлгүй хүн. Яагаад өөртөө итгэлгүй болчихж байгаа вэ? Энэ дахиад энэ оюун ухаан, даалт ухамсар, тархины тэр өөрийгөө хамгаалах урвал энэ хүн өөртөө итгэлтэй болоод өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд ингээ гарч ирэх гэвэл би хинч биш болох магадaltaй өмнөх 5 насны шарах трама оюун ухаан дотор байна. Тэгэхээр тарих маань энэ шарахыг сэдрэхгүй байхын тулд итгэлгүй зам чанарыг бий болгож өгсөн. Өөртөө итгэлгүй байдлыг. Өөртөө итгэлгүй байдлаараа хамгаалаад байгаа эзэн биеийг. Тэгэхээр эцсийн эцэст энэ олон одоо програмчлагдсан зан чанаруудын нэг нь одоо хэд хэдэн энийг үгүйсгэхийн тулд насаараа ажиллаж идэг. Хэд хэдэн зан чанар үгүйсгэхийн тулд энийг үгүйсгэхийн тулд энэ авсан сэтгэлийн трама одоо шарахыг сармагжуулж үгүйсгэж энийг тайлахын тулд насан туршдаа хүнийг одоо ингээд
програмчилж өгдөг. Тэр нь юу вэ гэхээр сая ингэ хэлсэн. Өрөвч болон бусдын сэтгэлд нийцэх байдал. Тэгэхээр өрөвч байдал, энийг өрөвч байдал гэдгийг хүмүүс сайхан сэтгэл гэж боддог. Гэхдээ энэ бол бас яг үнэндээ сайхан сэтгэл биш. За, энэ хинж биш гэдэг өөртөө адилхан мэдрэмж хүмүүс үн цэнгүү гэдэг мэдрэмжийг бусад хүмүүс авч ивэл тэр хүмүүсийг өрөвдөд идэг. Сэтгэл нь ингээд зовноод, хэцүү санагдаад, тусламар санагдаад идэг. Яагаад гэвэл энэ мэдрэмж, энэ сэтгэлийн блок өөрийнх нь оюун санаанд нь байгаа болохоор автоматар сэтрээд өрөвч сэтгэл хөдлөөд идэг. За тэгэхээр ингээд бусдын төлөө явж идэг бахна шүү дээ энэ хүн. За огцон муур хизээ гарч ирдэг вэ? Бас ингээд давхар огцон мууртай байдаг байна. Энэ хүн. Огцон уур гэдэг нь энэ хинж биш гэдэг шарах нь хүчтэй хөндөгдсөн үед огцон уурлж өөрийгөө хамгаалдаг. Хэрвээ өөрийнх нь үгийн ингээд үн цэнгүү байлгавал хинж биш болгох энэ траума сэтрэх үедээ 5 насны траума шүү дээ. Энэ сэтрэх үедээ огцон уур автоматар гарч идэг. Яагаад гэвэл би хинж биш гэд байдалд оруулахаас өөрийгөө хамгаалж байна. Тэгэхээр тархи маань биднийг ерөөсөө байнгын хамгаалах юм урвлуудыг үүсгэсэн байдаг. Зан чанаруудыг. Хинж намайг ойлгохгүй гэж бас зарим хүмүүс дотгошоо болж идэг те. Яагаад гэвэл энэ шарах байгаа учраас. Энэ шарах бол хинж биш болгох ийм мэдрэмжийг өгж исэн учраас энэ мэдрэмжийг авахгүй байхын тулд далд тухамсар ингэж програмчилж өгсөн гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн одоо ингээд зан чанарууд маш олон төрөл байдаг тий. Өөртөө итгэлгүй, за одоо ингээд тууштай биш, ажлаа хойшлуулдаг, тэг хиймээргүй санагддаг, дарамттай санагддаг. Хүмүүс өөрийнх нь ингээд доромжлоод байгаа юм шиг мэдрэмж авах. Энэ бүгд юу вэ гэхээр эцсийн эцэст таны энэ 15 нас ч юм уу бүр одоо ингээд эхийн хөвлөд 0 наснд эхийн хөвлөд байгаа үед авсан ч шарга пэйж болдог. Сэтгэлийн блок гэж болдог. За ингээд сэтгэлийн блок сэтгэл дээрээ ингээд блоклогдлоо, далд тухамсар дээр ингэж програмчлагддаг байна. За энэ дотроо хүмүүс өөрсдөө зарим хүмүүс анзаарах бах. Тэгэхээр одоо энэ дотор бусдын сэтгэлд нийцэх гэдэг нь юу вэ гэхээр бусдын төлөө бүхнээ зориулаад идэх хүмүүс. Энэ өрөвч бол энэ хоёр хүмүүс. Програмын гацалт гэж юу юм бэ гэхээр програмын гацалт гэж байдаг. За одоо энэ арай энэ хүмүүс те яаж програмын гацалтанд ордог вэ гэхээр энэ бусдын төлөө явдаг хүмүүс байгаа шүү дээ. Бусдын төлөө явдаг хүмүүс маань би хинж биш гэдэг шарахтай байж магадгүй байхгүй юу? Тэгэхээр би хинж биш, би ерөнхийдөө үн цэнтэй, би энэ хүний хувьд хэрэгтэй юм хийж байна. Би энэ хүнд ингээд өөрийгөө ингээ хангалттай гэж мэдрэх гэж энэ одоо сэтгэлийн блокийг тайлах гэж насан туршдаа ингээ програмчлагдсан програмаар ингээд яваад иддэг. Бусдад өөрийн нэрхүү туслаад иддэг те хэн нэгэн тусламж гуйхад өөрийнхөө ажлыг хойшлуулад ч хамаагүй туслаад яваад иддэг. Гэтэл нэг өдөр энэ програм гацна. Энэ програм яагаад гацж байгаа вэ гэхээр ажиллаад одоо ингээд 5 наснда авсан шархны сүрэн дээр үүссэн далд тухамсрын програм шүү дээ. Ажиллаад хинж биш гэдэг энэ сэтгэлийн блокийг сармагжуулж тайлаагүй байхгүй юу?
Энэ үед гацдаг гэсэн. Энэ програмын гацалт болдог. Энэ програмын гацалт болсон хүмүүс өнөөдөр яг нийгэмдэр юу гэж ярьдаг вэ гэхээр хүнд ингээд сайхан сэтгэлийг ингээд гаргаад тэ хүний сайхан сэтгэлийг ойлгодоггүй хүн гэж байдаг. Ингээд ингэж гомдож эхэлдэг байхгүй юу? Би ерөнхийдөө бусдын төлөө өчнөө зүйлээ зориуллаа, бусдын төлөө ингээм амьдарч ирлээ. Тэ сайхан өчнөө туслалаа гэтэл намайг эргээд ингээд туслаагүй хинч биш болголоо гэд нөгөө энэ хүний бусдад хэрэгтэй би үн цэнтэй гэдэг энэ хинч бишийн эсрэг нь юу юм бэ? Энэний эсрэг нь үн цэнтэй болох зорилго байхгүй юу? Үн цэнтэй болох. Үн цэнтэй болох зорилго чинь юу юм бэ гэхээр энийг даалт ухамсар чинь энэ даалт ухамсар програмжилсан байгаа байхгүй юу? Энэгээр бусдын сэтгэл бусдад ингээд төлөө ингээд явж явах юм бол чи үн цэнтэй гэдэг мэдрэмж аваад хинч биш гэдэг энэ сэтгэлийн болог сармагжна гэдэг тооцоол бүр ингээд нарийн стратеги явдаг байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд гацж байгаа байдал нь зорилго нь юу вэ гэхээр бусдын сэтгэлд ингээд нэцхийн тулд бусдын төлөө туслаад явж идэл ерөөсөө энэ үн цэн гэдэг мэдрэмжийг авна гэж боддог ч тэ намайг ойлгоно, намайг хүндлэх болно, би үнэлэгдэх болно гэд өөрийгөө айгүй гоё мэдэрнэ гэд ингээ авч идэг. Гэтэл нөгөө талын хүмүүс маань тэр мэдрэмжийг хангаж чаддаггүй. Тэгэхээр хинч биш юм шиг мэдрэмжинд сэдрээд энэ хүн яадаг вэ гэхээр програмын ингээд гацалт руугаа ордог. Сэтгэлээр ингээ унж эхэлдэг, унаад эхэлдэг. Ингээл гацчдаг. Яг энэ үед хямардаг, гутрах гад идэг, тэ бүр ингээд улам дороотох гад идэг, гацчдаг байхгүй юу? Тэгмүүдээ би ерөнхийдөө энэ олон жил хүмүүстэй тусалж ингэж зах хугацаа бүх юмаа зориулсан чинь хэний төлөө байсан юм бэ гэдэг ойлгохоо болчдөг энэ үед. Тэгэхээр даалт ухамсар маань яг энэ үед ингээд энэ програм гацсан үедээ ухаарл гэдэг зүйл энэ хүн сэтгэлийн гүндийг гээд авч эхлэн хэрвээ тэр ухаарлыг авч чадахгүй бол энэ хүний амьдралын эргэлт тэ ухаарл аваа тэ би өөрийнхөө амьдралыг өөрөө босгох ёстой юм байна гэдэг энэ програмчлал гацлаа шүү дээ. Тэгмүүдээ даалт ухамсар дахиад одоо ямар энэ үн цэнийг олж авахын тулд би юу хийх ёстой гэд програмчлах ёстой байдаг цоо шин. Тэгэхээр энэ хуучин гацсан програмыг яах ёстой юм бэ гэхээр энэ гацсан програмыг бид нар энэ намайг хинч биш би бусад хүнээс миний үн цэн гэдэг зүйл маань хамаардаггүй юм байна гэдэг ухаарлыг энэ зүрх сэтгэлээрээ дотроосоо аваад тэгмүүдээ бусдын төлөө биш өөрийн үн цэнийг бүтээх ёстой юм байна гэд ийм ухаарл авсан үедээ эдгэрч амьдрал дэшээ эргэдэг байхгүй юу? За одоо яг энэ үеэс хүний амьдралын эргэлтийн цэг гэдэг зүйл байдаг. Хүмүүсийн сэтгэл готролд орлоо хэцүү гээл тэгээд идэг те. Тэгтээ заримдаа энэ чинь маш том амьдралын чинь цоошин эргэлтийн цэг нь байж идэг. За тэгэхээр зарим хүмүүс ингээд гацалтанд орлоо шүү дээ. Ингээд бүх ингээд програмууд нь ингээд гаццсан байна. Тэр үед яадаг вэ гэхээр одоо сэтгэл зүйгээ судалж эхэлдэг энэ тэм сургаалт сэтгэл зүйч гэл ингээд эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ сэтгэл зүйгээ судлаад өөрийгөө судлаад ингээд арга замаа хайж эхэлсэн үедээ хүмүүсийн амьдрал одоо ингээд эргэлтийн цэг нь дээшээ явна. Тэр хүмүүсийн амьдралыг. За ингээд програмын гацалтын үед готролд орсон үедээ зарим хүмүүс яадаг вэ гэхээр эргэлтийн цэг доошоо явчихдаг. Яадаг вэ гэхээр ингээд арх тамхи хэрэглэх ч юм уу одоо жишээ нь одоо донтолт руугаа орох ч юм уу улам ингээд ухаарч үн цэн гэдэг зүйлийг би бусдад ингээд төлөө биш бусдад хамааралтай байж биш өөрөө үн цэнтэй юм байна гэдэг ухаарлаа авах хэрэгтэй байхгүй. Тэгжээж дээшээ явна амьдралын эргэлт эсвэл ухаарлаа авч чадахгүй бол доошоо явна гэсэн үг. За тэгэхээр ийм байна манайхан. За одоо ингээд тэгэхээр өнөөдөр шүү дээ оюун ухаан дотор маш олон ийм програмууд байдаг байна. Бидний оюун ухаан дотор. Тэр програмын суурь нь зарим нь ингээд сэтгэлийн гэмтлүүдээс үүсдэг.
За хинч намайг ойлгохгүй гэдэг юм дотгошоо бүрэг хүмүүс үсч олдог тий. Эсвэл ингээд хүнд итгэдэггүй хүмүүс болж ингэж програмчлагдж болно. Энэ бол сэтгэлийн гэмтлүүдээс үүссэн ингээд дүгнэлтүүд багхгүй. Эдгээр чинь ингээд цаашдаа ингээл бүр нарийн програмчлагдаад байдаг. Хинч ойлгохгүй гэдэг хүмүүс ингээд хүнд итгэхээ болчдөг. Хүнд итгэдэггүй айгүй ингээд хүмүүсийг ингээд хянах гад байдаг гэх мэтчлэн маш олон одоо програмчлалууд үүсдэг юм аа. За програмын гацалт гэдэг маань энэ. За хинч намайг ойлгохгүй учраас тэ энэний эсрэг хүн ойлгохын тулд юу болох вэ? Тэрийг ингэж хийж идэх байхгүй юу? За энэ хинч намайг ойлгохгүй гэдэг сэтгэлийн шархны сүрэн дээр үүссэн энэ дүгнэлт байна тэ. Хинч биш, хинч ойлгохгүй гэд. Тэгэхээр энэ хүмүүс яадаг вэ гэхээр тархины яг ингэ програмчлалууд нь өөрийгөө батлан харуулах гэж хичээдэг. Батлан харуулах. Батлах. Тэгэхээр өөрийгөө батлахын тулд ерөөсөө хичээлж өөрийгөө батлахын тулд тэ үн цэнийг авахын тулд ингээ уншдаг байна. Програмууд нь. Тий. За тэгэхээр энэ араа ерөөсөө сэтгэлийн блокийн хинч биш гэдэг дүгнэлт те намайг ойлгодоггүй, намайг дэмждэггүй, намайг хамгаалдаггүй гэдэг ихвчлэн энэ дүгнэлтүүд хүүхэд тахта үүсчдэг. Сэтгэлийн травмагаас болоод. За энэ програмчлалууд штэ. Ерөнхийдөө аяанда ингээд суусаар байгаа бүр сүултээ бүр ингээд комплекс болчдөг. За тэгэхээр энэ програмын гацалт те өнөөдөр огцон мууртай хүнийг би бас бий болгодог байхгүй юу? Яагаад гэвэл би бусдад ингээд тааруулж тэ бусдын төлөө сэтгэлээ айгүй их гаргаж ийсэн. Гэтэл надад хинч туслаагүй, намайг хинч ойлгоогүй, эцэст нь би ингээд ганцаараа юм байна гэдэг энэ ойлголт ирэнгүүтээ хүн чинь ингээд програм нь гацдаг. За тэр үед өөрийгөө судалж зарим нь дээшээ яваад зарим нь доошоо явдаг байна. Энийг ойлгосон тий. За тэгэхээр огцом уур гэдэг зүйл чинь энэ хинч биш гэдэг энэ шархыг хөндөх төдийтл өөрийгөө хамгаалдаг хүчтэй одоо сэтгэлийн хариу урвал галт ухамсарын програмчлал үүссэн байдаг. Тэгэхээр энийг яаж эдгээдэг вэ гэхээр блокоо тайлдаг байхгүй юу манайх. Блокийг тайлдаг. Тэгэхээр өнөөдөр нь штэ яг энэ одоо энэ програмчлалын тэ сүр үүсгэж байгаа ядроог тайлах хэрэгтэй байхгүй юу? Ядроог тайлах хэрэгтэй. За тэгэхээр энэ араа хүн ингээд заримдаа ингээд өөрийгөө ингээд батлан харуулахын тулд ингээд яваад идэх хүмүүс байдаг те. Одоо яг тэр байрыг авчвал тэр машиныг авбал хүмүүс өөрийнх нь арай ингээд гоё гэж мэдэх юм шиг, та өөрийгөө гоё гэж мэдэх юм шиг, хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм шиг те. Арай өөрийгөө үнцэнтэй болсон юм шиг бусдын өмнө ингээд гоё харагдуулах гэж гих мэтчлэн энэ батлан харуулах гэдэг далт ухамсарын програмчлалын цаана нь бас травма байдаг байхгүй юу? За тэгэхээр энэ програмчлалууд штэ маш олон байдаг манайхаа. Маш олон байдаг. Энийг аав штэ яаж тайлах вэ? Тэ эдгээр яагаад гацаад байгаа вэ гэхээр миний амьдралд ашиггүй болохоор гацдаг энэ програмууд. Жишээ нь яагаад ашиггүй вэ гэхээр энэ 35 настай огцом ууртай гэж орж ирж байгаа эмэгтэй болохоор те бусдын төлөө сэтгэл маш их гаргаж явж исэн. Тэр нь юу вэ гэхээр үн цэнтэй гэж өөрийгөө мэдрэхийн тулд өөрийгөө бусдад тусалж яах би хэрэгтэй байна гэдэг мэдрэмжийг авахын тулд яагаад зорилго нь яагаад энэ мэдрэмжийг авах гэж байгаа вэ гэхээр энэ 5 настай байсан хинч биш гэдэг энэ нэг сэтгэлийн блокоос үүсэлтэй програмчлал шүү дээ дотроо ингээд салбарлагдсан тий. Энийгээ саармагжуулж эдгэхийн тулд багхгүй юу энийг зарим нь ингээд дутуугийн юутай болгочдөг комплекс гэх юм уу? Тийм болгочдөг багхгүй юу. Тэгэхээр энэ бол энэ хүний амьдрал дээр нь одоо энэ зан чанараараа ингээд гаргаал тэ энэ энерги гаргаал сэтгэлээ гаргаал туслаал энэ бол үүргээ гүйцэтгэхгүй шүү дээ тий.
үн цэн гэдгийг авчирч өгч чадахгүй байгаа болохоор энэ миний амьдрал дээр ашиггүй програм учраас далд тухамсрыг нэг ашиггүй гэж үзээд гацаадаг байхгүй. Энэ гацсан үедээ шууд сэтгэлийн магадгүй зарим хүмүүс гутарч эхэлдэг. Сэтгэлийн нөгөө гутрлуу гэдэг зүйл чинь тэр үед болдог. Өөрийгөө хинж биш юм шиг гэрээсээ гармааргүй санагдаж байна. Өмнө нь хийж исэн бүх юм утгахгүй санагдаж байна. Яагаад гэвэл өмнө нь бусад би үн цэнтэй хэрэгтэй хүн болох гэж ингээд дотроос нөгөө автоматар мотивац үсээд ажиллаалын туслаалын гэтэл хүмүүс үн цэнтэй гэдэг хандлага өөрт нь ирэхгүй байна. Тийм болохоор хинж биш мэдрэмж нь тэр чигтээ байгаад сэтэрч байгаа. Тэгэл гацж байгаа тий. Тэгэхээр энэ нэг өөртөө ашиггүй баахан ийм далд тухамсарт ингээ програмчлагдсан эдрийг яаж хувиргадаг вэ гэхээр энийг тусгайлан техникээрээ бид нар хувиргад юм аа. За ингээд энэ хүн хинч намайг ойлгохгүй гэвэл хүний өөрийнх нь ойлгохын тулд те сайн хүн болох гэж те одоо ингээд маш гоё мэдлэг боловсралтай болчвол хүмүүс намайг ингээд ойлгодог болно. За маш гоё би хүч чадалтай болвол хүмүүс намайг хинч биш болгодог мэдрэмжийг өгдөггүй. Би үн цэнийг тэр үед авдсан байх ингээд уншаад, сураад, гадагшаад, дотгошоо яваад идэх хүмүүс ч байдаг. Гэтэ энэ өөрийнх нь төлөө байд юм уу гэвэл үгүй. Энэ нь дахиад энэ сэтгэлийн блокийг тайлах зорилготой далд тухамсрын үүсгэсэн програмчлал байдаг. Тэгэхээр энэ бол биш үү дахиад гацдаг. Гацна. Яагаад гэвэл энэ хүмүүстэй би ихтэй сургуулаа төгсчвөл өөрийгөө баталж чадаад тэр үн цэнийг авах юм байна гэж боддог. Их сургуулаа төгсч байна. За дараа нь би тэгвэл биш юм байна. Би тэгвэл ингээд маш том дарга болчвол үн цэнээ олох юм байна. Би машин авбал гэж ингээ явсаар байгаад эцэстээ энэ програм ингээ гацдаг. Яагаад гэвэл тэ энэ хүний дотоод мөн чанарт нь жинхэнэ нэг сэтгэлийн блок тайлагддаг байхгүй юу? Сэтгэлийн блок тайлагддаг. Ингээ гацдаг. Тэгэл хоосон мэдрэмжтэй бүх юма бүтээсэн. Яагаад ингээ надад бүх юм байгаа мөртлөө ийм байгаа юм бол гэд зарим хүмүүс өөрийгөө ойлгохгүй байна гэд ингээ гайхаж гацаад идэг. За. Тэгэхээр энэ блокийг яаж тайлдаг вэ гэхээр 9 үе шаттай трансформацийн аргаар тайлдаг. Тэгэхээр яг энэ өөрийгөө батлах гэж гацсан эсвэл бусдын төлөө ингээд гүйсэн гацалт эсвэл өнөөдөр ингээд огцом ууртаа тэгээ өөрийг нь хэн нэгэн арай доогор гэдэг мэдрэмж өгөнгүүтаа ингээд огцом ууртаа тэнгэж хэрэлдээл эндэж бухимдаал ингэж хил амаа олцохгүй гэр орон дотроо ч гэсэн ингэ яваад байх юм бол энэ бол ашиггүй програм шүү дээ. Таны амьдрал дээр эднэр бол нэг ч ширхэг ашиг өгдөггүй. Ашиггүй. Тэгэхээр энэ бол ямар амьдралыг бүтээдэг вэ гэхээр дандаа бүтэлгүйдэл гацалд уур бухимдалтай ямар ч нэг баяр баясгал аз жаргал гэдэг зүйл өгөхгүй учраас энэ эргэлтийн цэг аяанда яах вэ? Өөрийгөө маш гоё судлаад дэшээрг нь эсвэл доошоо явна гэсэн үг. За. Юу яригчлаа. Одоо юу яа? Тэгэхээр энэ нэг ашиггүй олон програмууд байна шүү дээ. Энэ нэг 35 настай Д гэдэг огцом ууртай эмэгтэйгийн ийм олон програмууд байна тий. Энэ програмуудыг одоо яах ёстой юм те? Энэ програмууд ингээд засагдах уу гэвэл эн чинь хүний далд тухамсар гэдэг чинь хүний итгэл үнэмшил энэ програмуудыг маш сайн хамгаалдаг. Тэгэхээр энийг аргадан зөвлөрүүлж тайлдаг байгаа. Тэр техник болохоор жишээ нь тэр техникийг ашиглахын тулд яах ёстой юм бэ гэхээр одоо яг энэ нэг огцом уур гэдэг зүйл байна шүү дээ. Энэ нэг огцом уур гэдэг програмчлалыг тайлахын тулд яадрог 5 настайгийн яг энэ өөрийнх нь авч исэн сэтгэлийн шарахыг онж ойлгох ёстой. Хүн биш дээ. Одоо энэ чинь 35 настай гэхэд 35 нас чинь хэдэн жил вэ? 35 жил. Нэг жилд 365 хоног байна. Нэг хоногт 24 цаг байна. Ямар их дурсамж байна те? Маш олон дурсамж байна. Маш их дурсамж, маш том архив. Энэ далд тухамсар архивч энэ далд тухамсар те? Ухамсар. Энэ бол архив байхгүй юу? Энэ баахан архив байна. Энэ бол ингээд далд тухамсар шүү дээ. Энэ архив чинь 100% архив гэж бодъё л доо.
энэ архив дотор энэ огцом уурыг эзэлсэн энэ нэг сэтгэлийн энэ шархан 0.1%-ийг эзэлдэг байж магадгүй. 0.1%. Тэгэхээр энэ огцом уурыг эдгэхийн тулд яг энэ даалт хумсарт ороод энэ 5хан настай энэ нэг сэтгэлийн трама авж исэн дурсамжийг очиж тайлах хэрэгтэй байхгүй юу? Энийг онох хэрэгтэй. Тийм нарийн техникээр явагдана. Энийг онж арилгана. Энийг онж эдгэн гэсэн үг. За энэ нэг онцлоо 5хан настай энийг онж эдгэхийн тулд энэ трама тэр сэтгэлийн энд байгаа блок нь эдгэрлээ. Тэ сэтгэлийн блок эдгэрсний дараа энэ хинж биш гэдэг түрүүний баахан програмчлалыг зан чанар итгэл үнэмшлийг суулгасан энэ нэг дүгнэлт байна шүү дээ. Энэ дүгнэлт чинь эдгэрт энийг хувиргадаг баггүй. Бидний даалт хумсрыг хамгийн эерэг түвшинд хувиргана гэдэг нь энийг яриад байгаа. Энэ маань яаж хувирж ийн вэ гэхээр энийг эдгээснээр шууд ингээд бид нар энэ үн цэнтэй юм байна гэдгийг шууд ингэ хувиргачихж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ араа тэр 5 настай үедээ авсан сэтгэлийн блокийг тайлаад даалт хумсыг хамгийн эерэг түвшинд хувиргаад өчгөр үн цэнтэй нөгөө хинч биш гэдэг нь үн цэнээр ингээ хувирчиж байгаа Тэгвэл энэ хүн ингээд яаж эхэлдэг вэ гэхээр өөрийн амьдралыг бүтээе гэж эхэлдэг байхгүй. Тэгээд хандлагууд ногцон уур биш сайхан ингээд тайван төлөв рүүгээ ороод ойлголцол бусад хүн намайг ойлгодог гэдэг ийм итгэл үнэмшлэр сойдогддог. Бусдын ойлголт би гэдэг ойлголт орж иж чинь би ингээд үн цэнтэй юм чинь би итгэлтэй хүн болж эхэлдэг. Ингэж ирж байгаа ингээд даалт хумсарт ийм мэдээлэл болж байгаа юм чинь энэний тусгал нь дандаа сайн сайхныг хувиргаж эхэлдэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ийм сэтгэлийн блокууд бол ингээд яг ингээд тодорхойлж авсан блокуудыг ингээд яг тэр дурсамж тэр яг болсон үйл явдал ямар траумагаас үүсэлтэй шархалж юу даалт хумсар програмчлж ийсэн тэр болгоныг онж очиж тайлах нь маш их чухал байдаг. За тэгэхээр бидний амьдрал дээр маш олон тэр даалт хумсар тийм сөрөг мэдээллүүд, итгэл үнэмшлүүд бүгдээрээ ингээд хамгийн эерэг түвшинд ингээд хувиргах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралыг юугаар бүтээдэг вэ гэхээр мэдээж бид нар оюун ухаанаараа л бүтээн. Оюун ухаан дотор ямар мэдээллүүд байна тэр маш чухал. Тэр хамгийн гол нь даалт хумсрын гүндэн байдаг итгэл үнэмшлүүд бол бидний хувь заяаг зурж идэг. Тэгэхээр өнөөдөр маш олон айдсууд байдаг. Айдсын дотор хүмүүс намайг ойлгохгүй буруу ойлгочих үедээ, хүмүүс намайг муулах үедээ, эсвэл олон хүний өмнө гарч ярихад байх айдас, үн цэнээ алдчих үедээ гэдэг айдас, маш олон төрлийн айдас байдаг. Энэний цаана нь юу байдаг вэ гэхээр таны өнгөрсөн болсон үйл явдал дээр сэтгэлийн блокууд байдаг. Тэр сэтгэлийн блокоо тайлангаа даалт хумсрын тэр итгэл үнэмшлүүдийг хамгийн эерэг түвшинд хувиргаж таны төгс хувилбарыг бүтээх бүрэн боломж өнөөдөр байдаг. Тэгэхээр хамгийн гол нь энэ даалт хумсрыг хамгийн эерэг түвшинд хувиргана гэдэг чинь би өөрийнхөө төгс хувилбараа бүтээж өөрийн сайхан амьдралыг бүтээх цогцлоох тийм зорилготой. Тэгэхээр өнөөдрийн миний амьдрал дээр бүтлгүүдлээ яагаад ойрхон ирээд идэм бэ гэхээр миний даалт хумсарт байгаа тэр програмууд надад
ашиггүй болцсон гэсэн үг. Ашиггүй байна. Энэ ашиггүй програмууд миний төлөө ажиллаад байгаа мó эсвэл би бусдад сайн сайхнаа харуулах гад гүгээд байгаа мó эсвэл хүний доор орохгүй юмсан гэл явдığım уу те энэ зүйлүүдийг даалт ухамсарын төвшөнд хамгийн нэрээр хувиргаад өгчих юм бол жинхэнэ нөгөө дотоод потенциалууд тэр үед ажилдаг байгаа. За саяны 35 настай эмэгтэй Д гэдэг эмэгтэй гэж ингэж үзлээ шүү дээ тий 35 настай эмэгтэй. Энэ хүний одоо тэр даалт ухамсар бол 96%. За ил ухамсар бол ийм жижигхэн байна. Энэ бол 4%. Энэ 96% нь даалт ухамсар. 4% нь ил ухамсар тий ил ухамсар. Тэгэхээр 96%-д нь байгаа тэ сэтгэлийн маш олон блокууд биен дээр нь маш олон энэ тэнд нь ингээ блоклогдсон сэтгэлийн блокуудыг бүгдийг тайлаад даалт ухамсарын 96%-ийг тэ бүгдийн эерэг төвшөнд програмчлж өгч байгаа. Програмчлалт гэдэг нь би чадна. Би хайрлагдсан. Би үнцэнтэй. Би итгэлтэй. Амьдрал ямар сайхан юм бэ гэдэг эерэг төвшөнд даалт ухамсар ингэж програмчлагдах юм бол амьдрал дээр нь ямар сайн сайхан зүйл болдог вэ гэхээр би чадна гэдэг даалт ухамсарт нь энэ програмтай хүн яадаг вэ гэхээр айдас байдаггүй хүнээс одоо хамааралтай айдас байдаггүй тэр хүн намайг буруугаар бодчих үедээ намайг хүмүүс ойлгохгүй болох үедээ эсвэл намайг ингэж чадчих үедээ намайг хуурчих үедээ гэдэг тийм айдас огт байдаггүй тархинд нь тийм ойлголт байхгүй сэтгэлд нь ингэж айгаад идэг сэтгэлийн блок байхгүй айдас нь итгэл болж хувирсан байдаг итгэл тэгэхээр энэ оршихуй ертөнц эргэн тойрны бүх хүмүүст өөртөө бүрэн итгэлтэй харизмтай болчдөг. Тэгээд ирэхээр ингээд итгэлтэй харизмтай хүмүүстэй хүмүүс хамтарч ажиллах дуртай байдаг. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй хүн бусдыг өөртөө итгэлтэй өөрийгөө үнцэнтэй мэдэрдэг хүн өөрөөсөө хийж байгаа ажил нь ч гэсэн чанартай сэтгэлээсээ баяр баясгалтай үр дүнтэй байдаг тэгээ би үнцэнтэй гэж ингэж кодлогдсон хүн яадаг вэ гэхээр өөрийн цайлан урамшуулал хийж байгаа бүх зүйлүүд нь үн цэн болж гардаг. Энэ үний сэтгэлд нь юу байна вэ гэхээр би үн цэнтэй. Тэгэхээр амьдрал дээр нь энэ үн цэн юу дагуулдаг вэ гэхээр мөнгө дагуулна, нэр хүнд дагуулна, нийгмийн байр суурь авалдаг маш гоё сайн сайхан болж идэг. Энэ үнийг хүмүүс хайрлж идэг. Та нар боддоо та нар штэ айгүй их нөгөө аз жаргалтай эмэгтэй байна тэнцэнэ. Эсвэл айгүй итгэлгүй готрон эмэгтэй байна. Та нар хинтэн очимар санагдаж байна. Боддоо. Тэгэхээр хүн ингээ баяр баясгалтай хүн рүүгээ татагддаг байхгүй юу? Ямар ч хүн. За өөртөө итгэлтэй болж ирдэг бүх зүйлийг сайхнаар хардаг болохоор энэ хүн ингээд өөрийнхөө дотоод гэрлийг түгээж эхэлдэг. Энэ сэтгэлийн тийм одоо төгжээнүүдтэй сэтгэлийн тэр блокууд нь бүгд тайлагдахаар хүний ингээ хоолой зүрхтэй бүх зүйл нь ингээд сэтгэлийн блокгүй болоод ирэхээр маш гоё мэдрэмжтэй хөнгөн мэдрэмжтэй болж ирдэг. Сэтгэлийн блок тайлгдах тусам ингээ хөнгөрч идэг. Өөрөөсөө маш их ачаануудыг хайж идэг. За ингээд хөнгөн болж ирж байгаа учраас энэ хүн энерги өндөр болдог. Яагаад энергигүй өмнө нь ингээд ууртай бухимдалтай маш амархан ядардаг ажлаа маш ингээ байн хойшлуулж идэг хиймээргүй санагдж идэг вэ гэхээр биен дээр нь маш их олон блокууд ингээ байж идэг болохоор эдгээр хүний энергийг сорж идэг энергийг одоо тийшээ боловсруулж идэг. Яагаад гэвэл бидний одоо ингээд
тархи маань одоо ингээд мэдрэлийн систем маань өөрөө симпатик, парасимпатик гэдэг ийм мэдрэлийн системтэй байдаг. Тэр мэдрэлийн системүүд маань энэ булаг сэтэрсэн үедээ ачаалалд орж идэг симпатик мэдэр байнга ачаалалд ороод энэ булаг сэдэрлээ тэр үед тэр стрессийн кортизол гормонууд чинь ялгарч одоо юу яадаг. Кортизол одоо тэр стрессийн гормонууд цусаар тархаж хүний бие мах бодийг хүчиллэг болгож идэг. Учраас үнэхээр энэ хүн ядарсан мэдрэмжтэй энэ бие маань ядарч ин энерги гэдэг мэдээлэл тархин дээр очдог. Тархин дээр очиж байгаа мэдээлэл очиж байгаа учраас дүгнэлт юу вэ гэхээр би ядарсан. Дүгнэлт ядрах. Тэгэхээр ямар ойлголт ирнэ? Би амрын ажлаа хойшлуулъя, төр зогсоё. Гэт ингээд ерөнхийдөө ийм энергигүй хүн ингээ яваад идэг байна шүү дээ. Тэгэхээр ингээд сэтгэлийн блокуудын бүгдийг ингээд тайлцахаар хүн урам зоригтой болохоос гадна асар их хүчтэй болдог. За энэ үед ингээд би чадна, би хайрлагдсан, би үнцэнтэй, би амьдралыг зохицлоо гэдэг ийм тархинд нь дандаа ийм одоо итгэл үнэмшлүүд, ийм үзэл бодол, хандлагууд бий болохоор энэ хүний өөрийнх нь дотоод нөөц бололцоо потенциалуудыг бүрэн ашиглахын тулд тархи маань яаж эхэлдэг вэ гэхээр шийдлүүдийг олж эхэлдэг. Сайн сайхан амьдрахын тулд за тэгвэл ингийн тэгж амьдрий, тэрийг хий, бүтээ гэж эхэлдэг. Тэр үед нөгөө сэтгэлийн айдсын блокууд байхгүй. Би чадна, болно гэж дандаа боломжийг хардаг. Дандаа боломжийг хардаг учраас зүгээр л шийдэл үйлдэл авч эхэлдэг. Би энийг бүтээ, тэнтэй очиж уулзъя, энийг ингэж хамтарч хий гэт. Ийм л хандлага бий болдог. Тэгэхээр хүн ингээд итгэлтэйгээр бүтээж хийж хөдөлмөрлж байгаа хүний амьдрал цэцгэлж эхэлдэг. Тэгэхээр блокоо тайлсны дараа хүний амьдрал үнэхээр дээшэлдэг. Сайжирдаг гэсэн үг. За тэгэхээр ингээд блокоо тайлах гэдэг чинь маш чухал өнөөдөр. Энэ бол маш чухал болсон. Тэгэхээр бидний нөгөө заагаад байгаа 20 минутын техник гэдэг маань блок тайлах техникүүд чинь ийм учир шалтгаануудтай байдаг. За сая нөгөө сэтгэлийн блокууд гэдэг зүйлүүд бидний биен дээр блоклогддог гэсэн шүү дээ, тий. Одоо мэдрэлийн систем чинь байна. Мэдрэл нүдэрээ бид нар харлаа, чихээр сонслоо, тий. Намайг хэнийг доромжилж ийн гэдэг мэдээ очлоо. Энэ одоо ингээд нухсаараа дамжлаа. Жишээ. Энэ одоо ингээд нухсуудаараа ингээд дамжлаа. Энэ яах нь зүрхэн дээр зүрхэн цогцолж байна, гидсэн агшиж байна, тий. Энэ үед хоолоон дээр нь өөрийгөө илэрхийлэх гэсэн чинь илэрхийлж чадахгүй байна. Энэ үед мэдээлэл ирсэн үү гэвэл ирсэн. Энэ үед өөрийгөө хамгаалж чадаагүй бол энэ биен дээр блоклогдож үлддэг. Тэгэхээр энэ блокууд яадаг вэ гэхээр аяанда заримдаа өвчин болж үүсдэг. Өвчин болж хувирна. Эсвэл өөртөө итгэлгүй байдлаар ингээ маш олон програмуудыг тархинд үүсгдэг. Тэгэхээр сая хэлсэнтэй 5 саяны нөгөө жишээ татсан эмэгтэй маань 5 настай үедээ хинч биш гэдэг мэдрэмж авсан гэсэн ш. Тэрнээс олж өөртөө итгэлгүй бусдын сэтгэл нийцэг одоо тийм зан чанаруудтай болсон гэж байгаа тий. Тэгэхээр энэ хүний амьдрал дээр цикл болж байнга нөгөө ингээд давтагдаад идэх байхгүй юу. Тэр болгон дээр нь тархины симпатик мэдрэл дээр нөгөө хинч биш болох гэж байгаа мэдрэмж чинь ингээд хүний далд ухамсарт байдаг болохоор энэ далд ухамсарт би програмчлагдсан байдаг тий. Тэгэхээр сэтгэл дээр ингээ биен дээр ингээ блоклогдсон мэдрэмж нь далд ухамсартай програмчлагдсан. Тэгэхээр тэр нь үе ингээд амьдрал дээр нь тэрнтэй төстэй мэдрэмж хинч биш гэдэг дүгнэлттэй төстэй мэдрэмж орж ирэх болгонд нь симпатик мэдрэл ачаалж идэг. Энэ хүний симпатик мэдрэлийн систем нь ачааллаад яаж бидэг вэ гэхээр нөгөө хоолоон дээр нүрийг илэрхийлж чадахгүй, багал зурдах, зүрхэн цоглох, цээжэр хүнд дарах мэдрэмж төрөх. Заримдаа ингээ хүн ч бүр ингээ гүнзгий гэд амьсгал авах чадхаа болсон байдаг, өнгөцгөн болсон байдаг. Дандаа ингээд энэ одоо ачаалтай төлөв рүүгээ орсон байдаг. Энэ яаж одоо ингээд тайвширч байдаг вэ гэхээр симпатик мэдрэл ачаалсан үедээ зүрх ингээ хурдан цоглох, амьсгаадах гих мэтчлэн биен дээр нэм одоо шинж тэмдгүүд илэрдэг. Яагаад гэвэл одоо
тархин дээр нь аюул үүслээ бие бэлдээ гэдэг ийм төлөв баггүй юу. Гэхдээ тэр нь биштэй манайхан хамгийн гол сэтгэлийн блокосоо болдог нь 80% байдаг шүү. Сэтгэлийн блок гэдэг маань тэр саяны 35 насны эмэгтэйгийн 5 насны дурсамжаас сэтэрч байгаа. 6 нас, 7 нас, 8 нас гэд маш олон сэтгэлийн блокууд баян ингээд симпатик мэдрэлийг ачааллуулад биен дээр нь ингээд тавуу мэдрэмжтэй төгшөлт, айдас энэ болгон ч блок байхгүй юу. Ингэж мэдрэгдээд идэг. Тэгэхээр энэ маань аяанда ингээ бие махбодын ингээ өвчин үүсгдэг, даралт ихсгдэг болгоно гих мэтчлэн одоо хотоодны шарах гих мэтчлэн одоо тэр өвчнүүдийг үүсгдэг. Тэгэхээр энийг биш сэтгэлийн блокийг тайлжих юм бол парасимпатик мэдрэл маань нөгөө симпатик ачаалалтай стрессийн энэ төлөвтэй мэдрэлийн систем маань парасимпатик төлөв рүүгээ шилждэг. Парасимпатикийн төлөв рүүгээ шилжсэн үедээ ерөнхийдөө хүний бие махбод тайван төлөв рүүгээ шилждэг. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн ингээд идэрч эхэлдэг. Тэгээд тайван төлөв рүүгээ шилжээд ирэхээр амар амгалан аз жаргалтай амьдардаг. Тэгэхээр яагаад ингээд заримдаа ингээд зүрх судасны өвчин, ходоод гидсний энэ олон өвчнүүд үүсдэг вэ гэхээр үе даалтах хүмүүсд байгаа тэр сэтгэлийн блокууд сэтрэгтэй холбоотой. Тэр сэтрээдэг блокуудыг нэг дор ингээд тайлаад өчгөр симпатик мэдрэл ачаал авдаггүй. Тэгэхээр сэтгэлийн блок бол ганцхан байдаггүй. Хүн дээр өөр байдаг. Зарим хүнд маш олон ч байж болдог. 10 байвал 10 удаа 20 минутын техникээр сэтгэлийн блокоо тайлах хэрэгтэй. За 20 байвал 20 удаа, 30 ширхэг блок байвал 30 удаа тайлна. Гих мэтчлэн тэр болгон дээр нь даалдах хүмүүсэр дээр нь тэр бүгдээрээ сэтгэлийн блокууд тайлагдсанараа энэ даалдах хүмүүсийн сөрөг дандаа ингэ симпатик төлөв рүүгээ оруулж идэг. Итгэл үнэмшлэг үзэл бодол зан чанарууд нь засагдахаас гадна бие эрхт системүүд дээр мөн одоо тайван байдал руугаа шилжиж, эрүүлжиж сайжирч ирдэг. Тэгэхээр сая миний энэ дээр хэлэх гэж байгаа зүйл юу вэ гэхээр та нарын сэтгэлийн блок сэтрэх болгон дээр чинь симпатик мэдрэл ачаалд юм аа. Симпатик мэдрэл ачаалсан үедээ тэр стрессийн гормонууд одоо ингээд бүр нийтэд булчирхаагаас стрессийн гормонууд маань ялгараад цуснд тэгээ хүний бие махбодыг тэр чигтээ одоо хүчлэг орчинтой байлган, дархлааг дарангуйлна гих мэтчлэн энэ маань эргээд бие маань ингээд энерgiгүй тэр одоо стресс бүгдийг нь одоо ингээд сар мөж уулахын тулд бие махбод ажилтдаг байна шүү дээ бозин солилцоо. Тэгэн үед ядарсан мэдрэмж буцаад тархин дээр нь очдог. Тэгээд би ингээ ажиллаж чадахгүй юм байна. Ядарч ингээл мөнхийн юм ядарсан ирч хүчгүй хүн яваад идэг байхгүй. Тэгэхээр сэтгэлийн блокоо тайлж ин гэдэг чинь хүмүүстээ өөрийнхөө энэ ядралт бүгдийг ерөнхийдөө нэг дор идгэж ийна гэсэн үг. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн хичээл ийм байна. Та бүхэнд амжилт хүсье. Асуух асуулт байвал комент хэсэг дээрээ бичээрэй. За